Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Ой, тато. Это я нам чин давтасан. Хаашаа? Манай бүхэн хэцүүдчлээ. Это явъя. Чи намайг зургатаар хараагүй. Гэрэлтнүүдийг барьсан байлдагч нэргээд гараад байсан та. Тамирыг чамд ирсэн юм. Дараа садрыг сүлдээр очиж сайхан зангид үлдчихэж яваад ятаач. Бараг л эргэчих болоо та. Цэрүү. Өөши, чи яасан хаашаа сатаа юм? Чи нөө их улаан ямаага зүлээ. Уртаас байлаа л ирж явна. Хамгаалт хийдэг залуу. Овоо сүрхий залуу байж таардаг. Овоо. Тэр залуу чинь манай Нанслын дүү бэндэл шүү дээ. Аби өөрөө. Эднээс дуусаар цэгийн хаахаар явсан. Сүрхийтэй залуу. Толгоноос ерөөсөө салахгүй. Аадаг чинь тань хайртыг нь баталгаа штэ. Хайртай л та. Биндүү хайртай. Усгай салаа 45 дугаар анги. Сайн байна уу? Сайн. Сүлд гэртээ байгаа юу? Байгаа. Ороо. Үзгүүс өрөөнд болчихчих. Юу ярьж байгаа юм? Орох байх уу? Чиг. Ийшээ. Ороо. Тийшээ. Juice. Гадаа халуун байна уу? Оо, дэжгүй. Манай сүлд цэрэгч явсан биш.
хар өглөөгөр босоод гүүгээд хаалгуу төчгнүүлээд гомс сүртэй юм болж байна. Баян гүгэд хахаар сурчт юм дөө тэгээ аяанда. Харин тэгээ сурчтай юм шүү. Би яах вэ? Аавыг унтуулах гал аав нэг хагас бүтэн сандал хагас дутуу амардаг ухаантай. Яана би ч сан амралтын өглөө айл ялгнууд эсрэж гэлээ уучлаарай гэж. Зүгээр. Өстө гоё харагдчихэ. Баярлалаа. Маа төсөлтийнх нь нөгөө одоо 10 цагаас болсон юм л та. Тэгэл 4 тавцсан өмсөл нэг л сүрч юм таалах чинь. Зүгээр өстө гоё харагдчихэ штэ. Баярлалаа. Минь 40 хэрэдээ суучи. За яа за. Чи сүлдийг дуудаж чадрыг. За. Яасан? Намайг чи ирж идэв. Намайг чи ирж чамааг хүлээж байна. Ёстой хөөргөө өгөх юм а. Цэрэг хувцсан зогсон гэж ихтэй. Харин жоохон галзуулж мэдгэр өгөх юм байна. За худлаа яриад л та. Юу гэж хийж нудлаа ярьд юм бэ? Томроонд орож хүлээгсэн чи. Нэр юм уу? Юу? Нэрээ хэлгүй юм гэдэг явал та. Чи энд юу хийж байгаа? Сайхан амарсан уу? Сайн амарсан. Яа, залхуу. Хаад орж иж болохгүй юу? Зайлгүй юм яа. Хаашаа? Гүй чи намаагаас уушлалт байна гэж ам өгөө үсттэй. Чи ямар галзуу юм бэ? Ээж чамаг номингээ бодчихлоо штий. Одоо жинхэнэ номинг ирэхээр яах юм болж байна? За бити хутлаа яриад. Аль босоо явъя. Цаад намаа чинь ангийн уулзалтанд очихгүй гээд бүр гацсан царайтай юм сууж байна. Чадахгүйгээр л зодчих юм шүү дээ. Аль бос явъя. За бэж чамаар татуулж ирсээс би өөрөө очиж чинь. Нэрээд Нэрээ би очин за. Чи яг номод наваг ярина гэж хэлчихээ за. За хэлсэндээ шүү. За хэлсэн. Энэ хүүхэн чинь тэр шулам шиг хүүхний найз нь байна шүү дээ. Эвлэрчлээ гэж юу? За гайгүй. Би таашд хизээш бууж өгөхгүй дээ. За хүүхдүүдээ. Дэндээ бахынхаа мөнгөний зарцуулалтыг хэр оновчтой гэж бодож байна? Угшаа надад саналаа. Мөнгөө бүгдийг нь хугацаагүй хадгаламжинд хийж байгаа нь оновчгүй санагдлаа. Үгүй ах нь хас банкны хадгаламжинд 2 ч удаа мөнгө хийж үзсэн. Хоёуланд нь хугацаанаас өмнө мөнгө хэрэг болоод тэгээд хүүгийн ашгаа алдаад буцааж авсан шүү дээ. Та 3 сая төгрөгийнхөө 1 саяны хугацаагүй хадгаламжинд 2 сая хугацаатай хадгаламжинд хийчих. Тэгээд та яралтай хэрэгцээ гарсан үедээ 1 сая төгрөгнөөс авч хэрэглээл. Тэгээд ахт та 1 жилийн хугацаанд 2 сая төгрөгнөөс 15% хүүгийн ашиг авах нь шүү. Нэрээ тийм биш үү. Ахын тэгвэл энэс хойш хас банкны хадгаламжинд мөнгө 2 хувааж хийж ий. Өөр асуулт байна уу хүүхдүүдээ? Байна шээ. Дэндээ баха. Танд 14-өөс 18 насны эмэгтэйдүү байдгүй. Байгаа. Миний хамгийн бага дүү энэ жил 8 дугаар ангид орно шүү дээ. Тийм бол та дүүгээ бидэн шиг тэмүүлэл хадгаламжтай болгох хэрэгтэй. Охид багасаа санхүүгийн мэдлэгтэй мөнгөө зөв зохицуулж сурах нь хэрэгтэй шүү дээ. Ах нь яг наадах чинь бодоо сууж ялаа. Охин дүүдэд тэмүүлэл хадгаламж нээж өгөөд бас дээр нь сургалтанд явуулъя гэж бодоол. Тэмүүлэл хадгаламжийнхаа давуу талын тухай дэндээ бахта хэн ярьж өгөх үү? Би гэсэн. За намайг. Би тэнд хэлж өгье. Тэмүүлэл хадгаламжиндаа мөнгө хийхийн тулд бид нар мөнгөө хэмнэж сурна. Бас хадгаламжаа өсгөх бүрт бид нарт урамшуулал бэлэг өгч байдэн штэ. Хамгийн гол зүйл нь охтууд бид нар багаасаа банктай харьцаж сурна. Гэхдээ наадах чинь харин ёстой хэрэгтэй сургалт, хэрэгтэй хадгаламж байна да. Ахын та нараас үнэхээр их юм мэдэж авлаа.
Та нарт ястай их баярлалаа. Танд ч гэсэн баярлалаа. Бидний хичээлийг амьд сонирхолтой жишээтэй болгож өглөө шүү дээ та. Зүгээр. Байна. Сүлдээ байна. Сайн. Чи гараад ирдэх үү? За, би үлээж. Сайн уу намаа? Сайн. Намайг уучлаарай. Чи намайг ч гэсэн уучлаарай. Би хоёлаа машинд орж байгаа тухтай ярилцах уу? Чамайг энэ хэдэн өдрүүдэд ямар их санав? Өнөөдөр өглөө над дээр туяа ирч явсан шүү дээ. Намайг баахан загнаж байгаа л яваад гэж хэлээ. Чи тэгээд туяаг загнасан болохоор надад ирж байгаа юм байна. Үгүй. Юу? Намаа. Үннийг хэлэхэд би чамайг өдөр болгон л боддог байсан. Намайг тэнэг зан гаргаж чамайгаа уурлуулсан бол намайг уучлаарай. Үгүй. Би бүр муухай зан гаргасан шүү дээ. Ингээл чамаасаа бүр мөсөн болчихж байгаа юм бах гэж хичнээн хайж яваа. Өдөр болгон чамаагаа сандаг байсан. Би чамаагаа ахиж хизээцсэн байхгүй. Би чамд амлаж байна. Би аюу тэнэггүй юм аа. Танихгүй охины үгэнд итгээд л чам дээр очиод баахан юм ярьж идэг.
Хоёлоо одоо энийг дахиж ярихгүй байл та. Нэгэнт болоод өнгөрцөн юм чи. Тэгээд чи хинийх нь үнэн гэдгийг одоо мэдсэн мэт. Чи нэрээ Toyota уулзалтанд явахгүй мó? Би яаж ингэж усан нүдэлчээд ийм зэрэгтэй очиж байгаа юм бэ? Зүгээр шүү дээ. Миний номин чинь ямар ч үед надад хөөрхөн харагддаг аахгүй юу? Одоо бити сэтгэлээр он за. Өнөөдөр хоёулаа цагийг зугаатай өнгөрүүлнэ. За. Тэгээ. За. Уучлаарай. Зүсрэх бараатай яргүй нэлбэтэй хавраа зөвлөж надруу очрод иев зүлэж шүгий тэрэд хат зүрхний хайрыг гэрэл байвуу дэврэн хүүний гэнхэн сэтгэлээр дэгчин бүсгүй ухаангүй ширтв харц тулгаран чамтай учрахта дэврэн хайрын баган досоо хормын амттай нарны чинээ бүлгэсэн энзөө бидэг хүчи мөрөөднө дург сарны толёноос Хоёлаа зураг авах уу? Үндснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж л да. Би зураг авахгүй. Яагаад? Яаж юм хавдар нүдэлчээ зураг авах гэж идэв. Яад юм бэ? Хоёлоо сүйд үзэхэд дурсгалтай штэ. Хүүхдүүдтэй үзүүлээд тойрол суулгачаал. Аав ээж хоёрын нэг хорломоо ирж муудалцуулаад тэгээд ээж нь 7 өдөр 7 шөнө уйлаад нүд нь хавдар болсон байгаа зураг гээд үзүүлээ. Гоё юм шиг. Би чамайг их сансаа. Би бараг чамаас ч илүү сансан баг. Шал би хор шаруудлыг чамайг мартна гэж баахан өөрийгөө зовоогоо. Бурхан чи битээр Тояг илгээсэн болов? Бодоод байхад аав чи битэрийг нийлүүлсэн. Тэгээ одоо сайн муудалчаад хоёр талд ингээл уйлаа сууж байхад хэр нийлүүлж байна? Тояал нийлүүлж байгаа зү. Нэрээ өглөө манад Тояа ирээд гэсэн чи ээж хаал гонголоход чамайг Тояаг яваадсан шүү дээ. Би хэлж чадаагүй. Одоо чамайг дараа нь дагуулад очихоор энэ бас хий ингээ гайх бах та. Ээжтэй хэлээрээ заяа ингэж. Тояа чи номингийн найз охин байхгүй юу? Харин номин нь арай царамтай охин байгаа гэж хэлчихгүй юу? За. Чи дандаа ингээл өөрийгөө доорд үзчих юм. Оол нь би чамайг Тояагаас илүү хөөрхөн гэж бодоод чамайг ширтдэг байсан билээ. За чи битээхүү хичээгээд байл та. Яасан тэгээ Тояа гинт татсан чи гайхсан уу? Хил хүүг олддгүй юм байлээ. Би ч өөдөөс нь худлаа ийнэ гээл мэдлээ. Би дахлагчаа гээл. Тэгэл явсан да. Манай Тояа чи галтай цагт охин шүү. Гэтэ би Тояагаа их гомдоцсон яана одоо. Яасан. Чамаас болол би сүлд дээрээ очиод баяртай инээ тэрийгээ хэлсэн. Чийл буруутай гэд баахан муулцсан. Тояа над дээр ирээд зөндөл уучлалт гуйжээ. Тояа маань өөрөн дээр дандаа инээж хурч явдаг ч гэсэн сэтгэл санаар унах юм дэрийг амархан унчт юм уу? Дээр үед яасан бэ? Яагачгүй. Огтод энэ нууц. Тэгвэл би оролцохгүй. Би чамд хайртай шүү.
Явуулахгүй. За чи арайч тий. Би оюутан цагийнхан өөзөөгөө 3 найзтайгаа ганц орой гадуур гараад ирэхэд юу нь болохгүй юм. Гүтийн дандаа ирчүүд байгаа шүү дээ. Ирчүүд ээ. Гэхдээ тэр тусмаа тэгвэл явуулахгүй за. Яагаад? Гэхдээ юу гэж байгаа юм? Ирчүүд нийлэхээр л хүүхэн ярьдаг үсттэй. Тэгээд оройн халаад ирэхээр ам нь ажил олж эхэлдэг гэсэн. Чи нэр гомдмоор юм. Миний найз нар донд тийм хүүгэмсэг хүн байхгүй. Бага шүү төвшөнгөө. Хэн гэж? Танаа дээр хишигт чи найз хнаа солиогүй билүү? За чи болоорой. Тэр хүүхэн л хишигтийг хайсан болохоос хишигт өөрөө хаяагүй шүү. Тэгсэн ч хэлээ сольсон л байгаа зү. За минь арай. Би ердөө 2 цаг гарч чад ирээд хөө. Яг 9 хил хүрээд ирэндээ. Зөвшөөрч хөлдөө. Би амлаж байна. Тамираа л та. Хоолой тэгвэл барьчих. За тэгье. 2 цаг шүү. Тэгнээд юм яг 2 цаг. Бас нэг болцолтой. За, юу юм? Наа уцаар ярихаар. Уцаа ширээн дээрээ тавиад. За. Хажуудаа байгаа хүмүүс яриаг сонсгож надад шалгуул. За, тийм юм гэж юу гэдэг юм те? Яршиг ерөөс яваа болчих юм даа. Би насан туршдаа найз нөхөдгөө чиний гормоноос зүгдээд амьдраад байл л та. Төвшөө. Чи ууралчихсан уу? Сүүл дэндээ хоёр өчигдөр хамт сууя гэдэг хад чи ямар шалтгаангүй уурлаа үсттэй. Ганц өдөр чөлөөгөр хамт гарчгаад ганц орой суусангүйгээ гомдож байгаа шүү дээ. Ийм янзаараа бол дэндээ сүүл тойрч гисэн надаас сайгаа барьж таар. Хараарай чи. Тэр туяаг чи ирнэ гэл би ууралсан мэдүү. Тэр туяачийг айлгүй өөхөн. Тийм болохоор сүлд эндүү хоёр намайг ойлгон за. Ойлгохгүй. Ийм тэнийг цан гаргаад байгаа хүнтэй хэн нөхөрлөх юм? Би ер нь явандаа ажилчгүй. Яг энэ чигээрээ дуусна. Харж л байгаарай чи. Минь авч чадэр за. Миний буруу. Минь авч чадэр за. Харин багч муухай цан гарахгүй. За юу. Минь артай яа. 3-4 цаг байсан ч хамаагүй авч чадэр за. Битгий уурлал та. Төвшөө. Миний буруу. Явахгүй. Балта. Чинээс нэг тусаалаач. Юу? Энэ залуу харж байна уу? Юуг ингэж олон унссан бэ? Сургуулийн үдшийн хөгжийн тоглоом хин юм унсаж байгаа. Тийм билүүт. Тэгээд яасан? Энэ залуу надтай өмсөлцөж байгаа болгож чадахгүй. Хүмүүсийн сайн мэддэг тэрэлт ч юм уу амралтын газар цааталд нь харагдах хэрэгтэй байна. Гэхдээ яах вэ? Ажиллагаа их шаардлагатай юм байна да. Тэгэд ч үн үлсэн жоох их гарна штэ. Гэхдээ хануучандагээд найз нь гайгүй нүсэр хийгээд өгч болох юм. Харин чи биш үү? Энэ залууга тэрврээд үнсэж байгаагаар нэлээд олон зураг даруулах хэрэгтэй байна да. Тэр чинь би компьютер дээр эвлүүлээд наалтуулах хэрэгтэй байхгүй. Найз нь хамаагүй би хэдэн зуун удаа зураг авахулсан ч яах вэ? Бас нэмчийн магадлалаа. Энийг миний нэртэй болгох юм. Энэ болох юм байна уу? Энэ бол амархан гайгүй. Хин ч харсан хурамч гэдэг нь мэдтгээрүүл хийгээрэй.
За анаач минь санаа зовлтгоо зөө. Найз нь чамд штэ. Доллар хийгээд өсч чадна штэ. Тэгээ оюун бодлоо чи сургууль дээр би шал нойрон юм ирээ заяа. Тэгээ нэг чи дахин дээр 3 цаг авчихсан. Гүй таны чинь орон болохоор өнгөрсөн шөнө битэр чи лекцээ бэлдэн байсан гэж баах юм ярьсан. Тэр өдөр чи багш яалаа. Тэр чи битэрийг бидний ч жинхэнэ танилсан шүү дээ. Би тэр өдөр чи яагаад ирэх вүлээ? Чи яахтай нэг урнаа хараад араас байлаа. Зүгээр яа. Энэ бүрстэй онгоцсон байсан шүү манай бас араас нь хэсэг явсан. Ойрт Баач тоогоо юм хэцүү юм да. Хэрэг. Нэрэж хурд юм а тий. Нэг мэд хийдэл ингээд төгсчихсэн. Тэр чинь бид шаараа 4 жил сурсан гэж байна. Бас урт хугацаа байгаа. Төлгүй яах вэ? Анх манай оюун бит чинь дундгой ангиас ирчихэл хөдөөний улаан хацартай. Улаан хацар гэж даагалд байсан шүү дээ. Улаанаа гэсэн. Одоо харин улаан харилцаад байгаа. Тийм одоо харалтаа хөдөлсөн л байгаа. Улаанаа байсан бодоод одоо цагаанаа болсон байна шүү дээ. Оо яа. Сайхан биш найз нартайгаа уулзчих. Уулзаг уулзсан үү те? Төлгүй. Байсан ба. Зянаа зүдэ. Төгшөө. Яагаад баанд цагаар. Сурчих чи. Яасан. Камерагийн визэн дуусдаг. Камераа юу нэг сонио шүү тий. Харин анх би тийм хартай гэдэг нь ерөөсөө мэдээгүй гайхдаг байсан. Камер нэрээ хартай хөөрэй. Мэдээч тий. Гэхдээ би сая бүр уурлаж байж 23 цаг тэг минутанд орж ирнэ гэж бүр виз авлаа шүү дээ. За манайх болий төхөө. Нэгнийхээ нэгэл их нэрийг ингэж муу хэлээ муухай шүү дээ. За хэдүүлээ нэг барьчих. За. Юуны төлөө авах вэ? Ойлгомжтой штэ манайхаа. Баатрийнхаа төлөө. Тэгэхээр миний найз дахиж гавья байгуулж олон гэмт хэрэгтэн байх болтгоо гэж энэ хундгийг өргөцсөн. За ойлцолтой. Ганц өмнө төлөө толгоно гэж юу авах вэ? Найс нэг үг гэлээ. За. Ингээд миний найс нар ажил төрөлдөө сайхан явцгаач. Оюун бод ихэд шууд төгсөнгүүтээ хуулийн нарийн бичгийн дараа гарчаач. Тэр яах вэ? Харин ганчуу маань сургуулаа багшаар үзчихийж. Харин хишигт хувийн бизнесээр хэлчихсэн байгаа гэсэн. Дажгүй байгаа шүү дээ. Найз нь явж вэ дажгүй. Хөө шинхэд нэрээ ган болж яасан бэ? Ган болж жоохон ажилдаа завгүй байгаа гэсэн. Тэгээ чамд минь төгсөн шүү дээ. За. За ингээд найз нарын цаашдынх нь ажилд нь амьдралд нь амжилт хүсээд тулгая. За тэр ирэл Батар шиг. За таяа. Тэр ирэл Батар шиг. За ирэл Батар шиг. Биш манайхаа нэр та нар боддоо. Манай ангиас 32 хуульч төгссөн заяа. Тэгсэн чинь одоо дөнгөж бид дөрвөл ажил хийж шít. Юм хэцүү байгаа. Манай ангийн цэцэг маа хичнээн охин байлаа. Тэг чи одоо зүгээр дэлгүүрт худалдаж хийж шít. Тэр гайгүй. Манай ангийн оюун цэцэг биш үү? Оюун цэцэг чинь бүр түүцэн зогсож байгаа заяа. Тэгэл бусд нь ямар ч ажил байх. Тийм үү? Тийм. Ийггүй. Тэр яг вэ? Төвшин нэрээ сонио шүү те. Монгол дайрам хэрэггүй гэдэг хүн байсан. Одоо ямар вэ? Харин тийм ээ. Гэхдээ манайхаа та нарт тийш хэлэхэд хэр хүмүүс ч хэрэгтэй л алаад юм байлаа. Аавын хүүхдийн хатыг шалгаж хараг таньдаг газар байдаг юм байлаа. Найз нэр анх очиод бэлтгэл сургалтаа хийж чадахгүй бүр уйлж шатдаг байлаа шүү дээ. Харин одоо бүр форумд орчод гайгүй очиод. Биш нэрээ хишиг чамаг нэг эргэж өтсөн гэсэн те. Оюун бот дээрийг уучлаарай. Гэхдээ хоёр найз нь ямар ч үсэн чамаг халагтгаас ч юм заавал очин заяа. За амсан шүү. За барьчих. За амсан. Ядаж халагдахын урд оройч гэсэн эргэж очиорой дөө. Тэгэд байгаа сэргүүдээ найз нь эргэж очиод гэдэг юм байл. Харин миний найз нь эргэж очихгүй гэж утгаар жаахан уйдгартай л. За чи одоо биш. Манайхан бид чинь ажил алба гэж явсаар байгаад бүр анд нөхөрлөлийн холбоог мартчихач. Тийм ээ. Харин миний муу найз чинь өнөөдөр гавья байгуулж зурагтаар гарч ижил бид нарыг уулзуулж штэ. Баатар. Үш найзуудаа. Одоо хэдүүлээ холбоотой шүү заяа. Хүнд чинь тэгээд хүн шиг хэрэгтэй байдаг юм байна шүү дээ. Тэгэлгүй яах вэ? За найзуудаа анд нөхөрлөлийн төлөө нэг тулгач идэх үү? За төлөө. Заманаха хоолноос. Оюун бата. Чи навгаа авч гинэ. Авгаа гэснээс тэр чин лараа асуудал болоод биш. Энэ нэрээ дажгүй утаагаа шүү. Тийм бэ. Маш төвшөө. Байн л цагаа авах юм.
Тамираа одоо миний мөн найзыг ганц удаа ч гэсэн найзуудтай уулзуулж болтгүй юм. Тийм. За. Урд хоолой ч гэсэн 50 идчихдэг юм. За. Сайн хоолтой газар байна. Тийм шүү. За тэндээ чөлөөгөө яаж өнгөрөөж ин да? Сэлдэ. Найзад оролцоо. Хинд вэ? Нэг оюутай охин. Ястай хөрөө. За. Танаа нөмгөөс чинь жилүү зарайдаг. Сайн уу тэндээ? За битгий санаа зов. Найз нь юм бодохгүй. Сандуг чинь хойно хүн байгаа гэдгийг хэлэхгүй яасан. Хүн ганцаар ингэ баахан олон юм яриулсан баг. Зүгээрээ. За найзынхан буруу. Хоёр найз нь чамд эвлэрсэн гэдгийг хэлэхгүй байжгаад бэлэг өрөө гэж бодохгүй юу? За. Цочоос нь цочоогаагүй би та хоёрыг эвлэрнэ гэдгийг чи мэдчихэж байсан. Та хоёрын харц цаанаал нэг ондоо байдаг юм аа. Та хоёр одоо хизээс сална гэж аахгүй. Баярлалаа. Ямар гоё бэлэгтэй үгүй. Биш тэндээ ном битээр ингэ эвлэрчлээ. Өчи охинтой танилцсан гэдэг юм. Дахиад дэлгэрмаа шиг охинтой танилцсан юм шүү дээ. Яалаа гэж дээ. Тэр дэлгэрмаа гэдэг чинь анхнаасаа л шулам гэдэг нь бүр ойлгомжтой байсан. Харин чимгээ бол шал өөр. За найз тэгвэл чам давхар бэлэг барина. За. Цөмөр одоо морины уяар юу? Та бичнэ. За тэгье. За. Үнэрлээд яах гэдэг юм бэ? Уруулын бодыг эмгтээс үрчиг хангалахгүй дээ. Төвшин. Чи яасан муухай юм бэ? Тамираа. Чамд их баярлалаа за. Харин энэ сайн хантай чинь хайраа явуулгүй яадгийг. Чи үнэхээр сайн болсон байна. Араас нэг удаач залгасангүй. Чи өөрөө халбаар уцаа орхиж явчихаад. Би миний харманд байгаа гэж бодоод яваад исэн шүү дээ. Тэгээ одоо халбаар л орхиж явчихаад. Гүй нэрээ би мартчихаж уцаа өргснөө одоо л мэдчих чинь. Би чамраа сая залгаад уцаа өргснөө чинь албан төвнөл мэдлээ. Чав ижинэг үе асуух гэдэл. Хөдлөөрэй. Чи энийгэд л шүү дээ. Айгуу намаа гарангууд л шууд залгасан юм байна л да чи. Үгүй. Сайн л мэдсэн гэдээ татчихсан. За. Хоёул дэмий юм дээрээс маргалдаад ихаа. Хайртай нэг үнсээ. Пүүх, ямар муухай арх өнөрчд юм бэ? Муухай биш ээ. Сайн шар хэрэг болсон ш. Миний найз нар намайг харин сайхан тайл. Бүгдээрээ гоё ажил төрөлтэй болцооч. Тэгсэн чинь миний хайртал ганцаараа зэрэг таваац. За чи битгий ингэж ярьж ийл да. Бүгд надад баяр хүргэж хондогдуулгасан. Гэмт хэрэгдэн барайд л миний найз чинь ёстой. Од болж шүү. Хэмэртэй явж ийн гэдэл баяр хүргээд байлээ. Тийм үү? Ямар гоё юм бэ? За замрах уу? За тий. Ой. Причина.
настай хүү аавыгаа дагаад явж байгаа шүү дээ. Чи тэр хүү юу? Тэр одоо ямар морь хүү? Тэр чинь сартаа моргид гэсэн ба. Сартаа хонгор моргид. Интернет чинь уцтай байдаг юм зү. Чи нэг ногоо нэг харж байна. Хоёулаа. Үнэхээр дөө. Чи намайг анги дээр ирэх гэж очоод. Чи чинь дандаа таксигаар явдаг тийм баян оюут юм уу? Таксины мөнгийг аав төлж байгаа. Дээд тагтагч намайг Би цаашаач байна. Болно. Хар. өнгөлөг авчих. Хадаа нэг харчих да. Нүд гэд баад байна. Манай найзын гэж бодох чи. Энэ хүн ойрхон байдаг юм аа. Хаач нэг сони юм хэлэх юм. Харахгүй шин ир дагаад явж байгаа хүний хүн юу гэж ярих вэ? Улс төр эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн харилцаанд гендрийн тэгш бус байдал байсаар байна. Гэр бүлд эмэгтэй хүн хүүхдээ асрах мөн гэр орны бүхий л ажлаа ихэвчлэн амжуулдаг. Харин эрэгтэй нь энэ ажилд төдийлөн оролцдоггүй. Энэ хугацаанд эмэгтэй өөрийгөө хөгжүүлэх цаг хугацааг алдсаар байдаг. Харин эрэгтэйд ийм боломж нээлттэй байдаг. Улс орны соёл заншил гендрийн эрэгтэгш байдлыг хангуулахад саад болсон хэвээр байна. Эрэгтэй хүнийг тусгайлан хүндлэх. Энэ бүх хэвшмэл ойлголт хандлага нь эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах төвшөнд ажиллахад нь саад болохын зэрэгцээ ижил мэргэжлэр ижил төвшөнд ажиллаж байгаа эрэгтэй эмэгтэй хүний хөдөлмөрийг үнэлэхэд нөлөөлсөөр байна. Хөгжлийг бүтээхэд эрэгтэй эмэгтэй хүмүүс тэгш оролцож, үр шимийг тэгш хүртэх эрэгтэй. Олон нийтийн телевиз үзүүлж байна. Сайн байна уу? Сэлгэртэй байгаа юу? Чи энд юу хийж байгаа? Сайн хавснаа. Ямар их сан. Чи нэр гонгмор юм. Миний найз нар донд тийм хүүгэмсэг хүн байхгүй. Бага шүү төвшөнгөө. Хүүхдүүдтэй үзүүлээ. Тойрол суулгах чаал. Аав ээж хоёрын нэг хорломоо ирж муудалцуулаад Тамираа юу нэг сонио юм шүү дээ. Харин анх би тийм хартай гэдэг юм шиг мэддэг их гайхав байсан. Тамир нэрээ хартай өөрөө мэдээч дээ. Танаа мөн бас чимчилэг царайдаг. Тэнэ тэнэ. Энэ залуу надтай уулзаж байгаа болгож чадах. Хүмүүсийн сайн мэддэг тэрэлт ч юм уу амралтын газар цааталд нь харагдах хэрэгтэй. Osagi Dachda
Усгай салаа 46 дугаар анги. За Дэндүү. Эн чинь нөгөө даваа хүүхэн уяа шүү дээ. Баярлалаа хөө. Гоё ягаад. Өөрөө сууж ин тэнд. Хөөх тийм байна. Эдний морд энэ жил мөн өнгөтэй байна аа. Гоё нөө. Сайхан шүү. Би чамайг даваа хүүгөөтэй уулзуулнаа. За. Тэгээрээ хөө аа. Аа. Ой гоё дээ. Гоё яана. Гэрлээ дээ. За бой. Овшанхын хурд анхны наадам болдог жил завхны шилүүстэй Бямба гэдэг хүн ирээд танаа уян дээрээс шүвгэр хонгор азарганы чинь төлөв нэг дааг аваад явсан. Аа тий. Тэр жил би 9 настай хүү аавыгаа дагаад явж байлаа шүү дээ. Чи тэр хүү юу? Тий. Романтан болж яасан. Хомоос. Танахны 10 наадамд чинь энэ жилүүд гайшигтай болсон даахгүй. Яаж вэ? Аав сайн уу би сайн мөрөөлө хордлож байна уу? Аав сайн. Ажиг наадамд дурчихсан уу? Энэ жил би цэрэгт ирчихсэн болохоор аав бүсийн наадамд яваагүй. Оо за. За тэгэнтэй бас тэгэл. Хонгор азарганы төл сумандаа бол 2 төрүүлж 2 аригдсан сайхан буурлмаар болсон шүү дээ. Энд сайхан байна эндээс. Манай эндээс аш олон түмэнд үе болж өгөл. Бас их байж өгч шүү дээ. Айкэн манай мөртөд. Аашгүй хонгор отом. Хүслийн мордон байгаад байна. Сайхан морд байна. Энэ жил айрыг түрүү нилээ авсан та тий. Аа тэгсэн. Атуусан дөрлөө идэж айрыг түрүү нилсэн. Айхтэр хүндэж шүү дээ. Морь ихт ч бас нарийн ухаан шаарддаг шүү. Хөрхий тэгэн тэр жилийн 4 цагийн ойлын тэр жилийн өнгө өтөр шаардна. Айхтэр том ажив шүү дээ. Танаа уяаны морд чинь жил өнгөтэй байна. За сайхан мөр гаднаас ирсэн хүн юм бас мэддэг шүү. Наадам дуусчаад ах чи яагаад энэ морнуудаа уяад бэлдээд байгаа юм? Бүсийн наадам болох гээд би дахиад уйдаг гэсэн баха. Дэндүүг аваад ирсэн чи гоё шүү. Цаа чи бөөн баяр. Харин тий. Хөөе. Тэр одоо ямар морих үү? Тэр чинь сартаа моргидөг гэсэн баха. Сартаа хонгор моргидөг нөхөө. Чи яаж сартааг нь ялгаад байгаа? Энэ духан дээр ганц цагаантай гэж юм сартаа моргидөг гэсэн. Ямар хөөрхий юм бэ? Би хүүхэд байхдаа хордны мөр унж үзхийсэн гэж боддог байсан шүү дээ. Тийм үү.
Ажлын цаг таргадаг өдөр ирэхээр л цаг нам зогсчих юм аа. Ингэж хүн үлээсээр адил чөлөөний хугацаа дууслаа та. 4 хоног өнгөрцөн байх шүү. Эхний 3 хоног ч сайхан өнгөрлөө шүү. Ирж гадуур дагуулж явж юм үзүүлээ адил. Харин өнөөдөр яах уйдахтай байна. Хөш. Хоёулаа ингэж ер нь дэмий хийж яхаар сүүлийн 2 хоног амралтан дэвж өнгөрөөл л дөө. Чи нөгөө танилцсан охин дагуул авчиж. Тэр явахгүй. Үерхэх нас болоогүйгээд тас гэдэгээд байгаа юм чи би яах вэ? За чи чинь зөвшөөрүүлсэн гэж томроодсон юм сте. Явандаач зөвшөөрөх л авах л та. За тэгвэл нь штэ. Номлоо биелжээ. Маргааш ажилласаа чөлөө авчих гээд. Маргааш шүү за. Хөөсөлтэй. Төвшөөхийг авч явахгүй болохоор гомдох бах та. Юу? Чи яагаад бүлтээтлээ над руу хараад байна вэ? Юу яасан ийсний чи амралтанд хамт явах. Ганц удаа хамт хоолнд орсон чи авгаа нь яаж хардлаа. Хамт амралтанд явах юм бол өстой дайм болно яршиг. Чи ихтэй ямар ч байсан уцтаж учрыг хэлээрээ төвшөөхт. Тэгнэ тэг. Ааштай тэнд вэ? Энийг хартаа. Хөө. Энд чи нөгөө чи тэрийг өчтөр очдөг. Нөгөө шүгүүр халзаа азрах чинь шүү дээ. Тийм уустай. Сайхан амтан та. Говь шахын хурд наадамд айрагдаж аймаг үсийн наадамд олон төрөө авчаасаа азрах байхгүй юу? Миний найз ч морь мэдх юм аа. Мэдлгүй яхад. Намайг нэг чихийг харуулхад л энэ тэр уяа чинь тийм адуу байна гэл нэрлэлчих шүү дээ. Худлаа өнгөрөөд идэв. За чи юу нэ те? Энэ дээр дараа солиод ороо. За. Яа, цаг явахгүй ямар хэцүү юм бэ? Сайхан азрах шүү. Ясаа. Ой. Чи наадах яагаад өргөж үзээд байгаа юм бэ? Аа? Интернет чинь уцтай байдаг үстэй. Чи нэг ногоо юмыг харж байна. Энэ үү? Аа. Наадах чи интернет илий модем гэдэг хэвхэв. Уцгүй интернет. Хөөх. Гүн чинь тэгвэл уцтай адилхан хаач хамаагүй сүлжээ барьна гэсэн үг үү? Аа. Их үнэтэй байх та. Гайгүй. Чам шиг олон ямаатай хүнд бол яа юу ах вэ? Тэгээд үнэ те. Модем нь өөрөө 150,000 төгрөг. Тэгээ сар болгоныг 12,000 төгрөг төлөхөд л болоо явчих шүү дээ. Энд чинь тэгвэл манай сумд холбогдох болов. Танах нүдэлээс сүлжээтэй өстэй. Тэгвэл энэс чи нэгийг олж авна. Хэдэн дүүнэр мэдээлэлтэй хөл нийлүүлж аваг. Би ч гэсэн хаяа морь сонирхоход таатай л гэдэм. Чи уцнаасаа бас интернетэд холбогдоод байсан уу? Тийш тий. ID-ийн гишүүн болчих юм бол биш тий те. Ерөөсөө 1 килобайтын 4 төгрөгөөр авдаг байхгүй. Ингээл орч шít. Хин чи нөгөө номин та хоёрын залуусын сүлжээнд холбогдоод байсан чинь үү? Тий яг тэр чинь. За. Яа энэ цаг өнгөрөхгүй нэр. Чөлөөний хоног 3 байхад хангалттай байдаг юм дөө. Аа тийм ээ. Хоёул юу их зургаас.
Энд ингээд асар хэцүү хүмүүс ингээд байж байна. Эдгээр чи чинээс байн гарч явах хэрэгтэй. Ойлгосон. За. Эндээс орж иж байгаа хоёр бүлэг бол орж ирээд энэ дөрвөн мөрийн бод энэ дөрвөн террористыг sniper making sure that she's being covered with this material here. Once they spread out, 2 points are going to have to be these two because of actual interest. Once the two teams come apart and come in, right. Put your heads down. Don't look at me. Head down. Салхи зүүнээс 7 м секунд. Бай баруун зүгт 270 градус. Буудлын надад 7 градус. Зай 200 м. Keep your heads down. Keep your mouth shut. Head down. Dogs гараа. Салаа. Ном хөн. Дөрөвний бүрэлдэхүүнтэй зэвсгэсгийн этгээдүүд автобус барьсан цагийн байдалд автобусыг дайрч эзэлж барьцааны хүмүүсийг чөлөөлөх сургалт явууллаа. Салаа үүргээ амжилттай гүйцэтгэж байг оновчтой онж утгасан дээд тахлагч номиг цаашааж байна. Болно. Тар. За баяр хүргэе. За баяр. Эсвэл гялалцаж явах шиг юм энэ. Харин байгаа амжилттай удчихлаа шүү дээ. Аргагүй л дорлон хөтөлтэй байгаа юм шиг. Өнгөлөг ах чинь. Хадаа нэг гарч ин да. Пах нүд гэд баад байна. Ашиг. Энэ тэгж гэлбаад байна уу? Найз яг үнийг хэлээд ийм ад шагалтай ажирс үзээгүй. Аваад юм. Хит хоног уйлж унжаасан нүднээс гарсан байсан. Сүлдтэй эвлэрсэн 3-4 хоног. Өстө өөр алж байна минь. За зөө. 3:30 болж ажил хурдан тараасан. Мүд харахгүй. За 6 хүртэл зайч лээч. Халагдаад очноо. Харин тий. Наслав шиг ирж байгаа юм уу? Одоо ирэх баха. Би хоолоо игээл. За сайхан боллоо. За. Сэтгэлэн цайлган минь та синхшээд огтх юм да. Сайн уу та? Юу? Насал их сая залгасан. Тантай ярина гинэ одоо залгана гэсэн. Оо тийм үү. Утас чамд байж. Залгахаар нарийн би ярьчих тий. За. Чи энийг хийчих яах вэ? За. Би хоол амсаад.
хийж байгаа? Би харин нэг шөлтөө хоол игээл. За. Бараг л болцсон юм шиг байна. За. Та сонгоно хийгээл. Тэгэл хараг. Чи нэг амсаад үзэх үү? Бараг болцсон юм шиг л байна. Газар унсан халуугаар уу? За би угаач. За тоглосон юм аа. Амттай болсон юм. Та гоё хийж. Тийм үү. Яар нойр тоол хийгээгүй. За чи өрөөндөө ороод байж. Нансал ихчийг залгуул. Надад хэлчихээрэй за. За тийм. Насалж яриг. Би завгүй жоохон байж байгаа залгах гэж. Таны жоохон байж байгаа залгах. Энд ухаа өстой гоё юм ирсэн шүү. Сайхан хол болсон. Байна. Би таны өрөөнд одоо орж ирж байна. Наслагч ярэ гэж. За. Байна уу? Хүй чимгээ. Бишээ сууж. Би отох. Сууж. Байна уу? Байна уу? За юу хийж миний дөө? Жаажаа юу? Хүүе би чамайг жаажаа гэж битээ дуудчихыг зөндөө хэлж байгаа шүү. Ойлголоо. Их чинь өнөөдөр хадминдаа онлоо. Миний дөө өөрөө хоолой гэд идчихээрэй за. За нанслагч. Би таныг аав ээжэд чинь алтан өшөө өргөн шүү. Эр дагаж самбанаж хүүгээд лгээд. Ээж аав хоёр аль хэдийн мэдцээ. Нанслагч. Би зөндөө их хоол хийж гисэн яах вэ? Тэгвэл миний дөө чимгээтэйгээ хоолой хуваагаад идчихгүй да. За. Орой унтахтаа хаалгаа сайн цойжлоорой за. За баяртай. Би явъя та. Чимгээ байж. Болсон эдэнээс бүү уц гэж хоол идчихэд яв. Суулта. Сууж хоол идчихэд яв. Айгуул маргааш нанслагч ирээд бүгдийг асгах. Хотынхан та нар хонсоо хоол ямар идэх биш. Та чинь тэгээд хааштай асгах гэж байгаа хоолоороо хүндэлж байгаа юм уу? Бас их хөхтэй. Тэгсэрнэ ичээд улаач нь гэж. Үгүй би ичээгүй. Би танд хэлээд байгаа штэ. Миний хацар төрөлхийн нэм улаан гэж.
Та яагаад гар утас барьдаг юм бэ? Гавана өмссөн хэрнээ гар утас барьдгүй гэд гайхаад байгаа юм уу? Габана гэж? Гадаад хэл цээжлэхэд хэцүү байдаг юм уу? Гадаад хэлдэг хүмүүс ч сайхан юм аа. Хавлаан туг гэж сонсон юмыг сураараа авч болдгоо гэж ингэж идээд сурцсан юм уу? Би таныг төмөрт хөөгдөө юм болов гэж саналаа. Үерхий дөө. Чи намайг анги дээр ирэх гэж очиод л харуулын зэргүүд гайхаад л гоё явахгүй юу? Та чинь тэгээд энэний төлөө л үерхийгээд байгаа хүн үү? Үгүй ээ. Сайхан амьдрын. Амьдрал ярих арай эрт биш үү? Үерхэл юм бол амьдрал гэсэн үг шүү дээ. Надад үерхэл арай эрт байна. Би чинь дөнгөж 2 дугаар курс. Эхлээд сургуулаа төгсөе. Дараа нь ажилдаа олъё. Ороор. Та завтай байна уу? Завтай байлгүй яах вэ? Харин ч бүр хийх байхаа олж ядаа л чөлөөнийхөө хугацаанаас өмнө анги руугаа буцдгийн билүү гэж бодоол байж ялаа. Айл руу хайрцагтай юм хөргөлтөд өгөөч. Аавын таньдаг жолооч нэрчгээд юмыг нь үнэгүй аваад явъя гэдэг. Шүндүнд олцоход ганцаараа айгаад. Тэгээ.
Зүгээрээ зүгээр. Би үүдэн машинд удчихсан байна. Чи чинь дандаа таксигаар явдаг тийм баян оюут юм уу? Таксины мөнгийг аав төлж байгаа. Энд чинь аав ээж хоёрын бараа байхгүй юу? Би өнөөдөр гарч цуглуулсан. Чи чинь тэгвэл 8 хэд юм уу? Тий. 8 ч бас ажил штэ. Хичээлийнхээ зав заагаар аав ээж хоёртаа барааг нь цуглуулж тус болдог. Уг нь би чинь гоо сайхны бараа зардаг сүлжээний гишүүн. Чи чинь тэгвэл ловрын ажил хийдэг юм байна. Хэрэг дараагүй дээр итгэн гармаар юм. Яалаа гэж дээ. Манай сүлжээ ловрих биш. Эмэгтэйчүүдийн фүүдэр нүрний тос гэд хэрэгсээд барааг нь зарж борлуулдаг. За. Чи чинь тэгвэл 8 ачиг хүн юм үсттэй. Сургалтын төлбөр бас хувцсны мөнгөө би өөрөө олдог. Чи тэгэл намайг тоохгүй юм уу? Тоохгүй дэ биш ээ. Зүгээр л цаг нь болоогүй. Тэгээд л аав намайг авгаа авчих юм бол хээр азрахтай адууга бас дээр нэмээд бод бог нийлсэн 300 толгой мал тасдаж өгнө гэж ярьдаг шин. Яадаг юм лээ. Би чиний туслах малчин болмооргүй л байдаг. Чи манай хөдөө очиод тэр нүүрнийхээ тос будгийг зарж болно шин. Манай хөдөөнийхэн будгийг шавар шиг нэлдэг болоод байгаа. Айгуу бол хотынхноос ч илүү авчиж мэднэ. Үгүй дээ. Би аймгийн төв рүү ээж рүү явуулж үзсэн. Буцаад ирдгээ. Тэр чинь үнэтэй брэнд бүтээгдэхүүн байхгүй юу? Манай удмынхныг нутгийнхэн их хүндэл биш дээ. Бямбагийн дэндв чиний хувьд бол үнэтэй брэнд гэсэн үг. Би чамайг гомдохгүй сайн авч явж чаднаа. Та их сонио юм шүү. Нэг л өөр. Яаж? Үгүй яа. Эхлээд би чам сайн болчихлоо гэдэг ч юм уу. Арай өөр юм хэлж болно доо. Тэгтэл натаа суусан хүнийг азраг авдуун дээр бод бог нийлсэн 300 малтаа болно гэв. Заад. Ялуунаас шалуун дээр гэдгийн дөө. Авгааны мэдчих юм бол юу асуудал болох юм аа. Тэр яасан тэнэг юм бэ тийм? Мой тань юм уу? Чиний утас нь авахгүй болоод би чамайг хайгаад хурж ирж байгаа шүү дээ.
би очиж амжихгүй. Чи хичээгээрээ миний амьдралыг шийдэх зурштай. Найз нь бүр инээлх гээл өөрийнхөө биеэр хөөдөрлөө. Ганц татаад энэ хоёр охин ямар их хүнтэй харуулж байж. Яа. Чи тэрийн янзаар найз нөхөд рүү утцаа. Хүн болгон чи өвтөрөөс дөөж. Хол хүнтэй яхад бодсон шүү дээ. Найзлаг шиг сонирн байгаа шүү. Хамт олноосоо тасраа. Ядуу манисыгаа тоохгүй. 88-11 хүмүүстэй харьцаа. Генералтай суухын тулд ихтэй дистрикчийн тэгээд ч аваад дараа генерал утсан асарч тайлтгийг гинтэй. Хөр дарга гэсэн. Би дарга биш шүү дээ. Гэтэл надад бол том дарга шүү дээ. Төвшин тэр хүүхнээсээ